За чөтгөрийн ангаш буюу Demon Slayer Kimetsu no Yaiba-гийн 5 дугаар парт орж байна. 5 дугаар нь өөрийн минь ган. Энэ ангаартаж төрийн өнгөрснөр эхлэн түүний суул дорой ингийн чөтгөр хатны Рокутаки багш түүнийг энд авч орчин гэсэндээ харин Танжирогийн сүүлийн дарилтанд Рокутакиг санагдуулж байна. Толгой тасдуулсан юм би яаж чичээсээ олуулаа илэнгүй. Эцэг мөчөж чөтгөрийн ангуцсан царайг харах юм гэж юу? Юмс яаж яваад ийм байдал орчихвээ гэж батхад тэрээр хүн байхад өргөлдөөд хаахан араас хөтөлж явдаг гэж. Хөтөж чөтгөр болоод хаагаа ч гэсэн. Ахаа би яагаад тэнэг идчихвэ? Миний араас дахиад хөтлөөч дээ. Бэж та ах гэж юм лээ. Ингэжил тархайгаа мартаад өхийнхээ өмнө дахин санаж байгаа нь. Харин Танжиро түүний гонигтай байгааг үнэрлэг гараас нь ярьж өгчээ. Тэгээ бурхнаас түүний дараагийн амьдрал нь мэтгэж чөтгөр болгож хэмээн гуйлаа. Сабита Макама болон бусад хүүхдүүдийн сүнс 50 нэрсэн. Магадгүй тэд ч бас Танжиротой адил Рокутаки багшд заавал эргэж ирнэ гэж амласан болохоор нас барсан хойноос Сагиро ууланд ирсэн байх. Рокутаки багш тэд бүгдд маш их хартай. Хэрвээ Танжиро ч өсгсөн бол өсвөнсөн Сагиро ууланд буцаж очих байсан биз. За гэхдээ гартаж чөтгөрийн ялсан шалгаруулалт бол усаагүй. Тиймээс Танжиро чөтгөр олноос чөтгөрөө буцаад төмөл хараг асуусан ч хэн ч хариулдаггүй. Юу бол Танжироор дайраад алуулаад байх юм. За арай гэж нэг 7 хоног өнгөрч эцсийн шалгаруулалт босоод 4 хүүхдэл тэнцсэн мэдэг. Танжиро эрвэхэтойхэн аавны хөлгөнд өхөл ярддаг шар устай хүү бас сэлмнээс өөрн боддоггүй шанааны үсээ болсон. Нөө Танжирогийн гартаж чөтгөрөөс аварсан хөө байхгүйг анзаараа Танжиро намайг яг ухаан алдсан байхад түүнийг ичлээ гэж бодоог нь хэлдэг. Гэтэ хүнд түр амиа бодсохтойгоо л үрдэж чөтгөрөнд талсан шүү дээ. Нөгөө хайраад хүүхд гарч ир тэдэнд баяр хүргээд бүдэнгээс нь 4 туцны хэмжээ авлаа. Нөгөө шанааны усаа гуссан хөвөл сэлмэл асууж байна. Дараа нь тэдэнд ангуучны ранг буюу цолыг танилцуулсан. Киноэ, киното, киноэ, киното, цучиноэ, цучиното, каноэ, каното, мизуноэ, мизуното. Тэдний хамгийн доод мизуното цолглохыг хэллээ. Өнөөгч сэлмээрсаар л тэг бүгдд нь холбоо тогтооход хэрэглэх касугай хэрэг дараалаа. Нөгөөч нь сэлмээрсаар л сүүлдээ бүр тэсгээ байгаад өгсний чинь хэрэг надад сэлэм өнгөө өөрчлөлт катана гэж цагаан устай өхнийг бүр өстэй зодлоо. Шар ус сандраад ирэх охин бол тож байгаа ч мэлх. Танжирол очиж тавихгүй бол гарыг чавглаа шүү гэж аваад хүчээр салгаж байгаа. Ер нь ингэж шууган болгосон болгоогүй угаасаа л дарын сэлмээ сонгох л байсан юм лээ шүү дээ. Юунд төвчээрвэ. Тэдний урд баахан өдөр оргож ирээд нэгийг сонгоорой. Тэрүүг орчин та нарын ничнээ сэлмийг хийх болно. Шар ус бол уг утгагүй би хүчгөөс сэлэм ямар хамаатай юм л гэж авчин. Танжиро эргэлзэж хамраа ашиглаж арай онцгой нэгийг сонгодог. Бусдын ч гэсэн яаж игээл сонглоо. Харин энэ үеэр хаан чимтэй нэг хүн 5 хүүхэд тэнцжээ. Ашгүй дээ. Миний хүүхдүүд улам олоолаа болж байна. Тэд ямар сэлэмчин болох вэ хэмээн ирнэ. Царай нь гарахгүй бас хэрэгтэй яриаддаг. Хэрэг штэ. Танжироч бүр ядраад сүлдаад Неско чөтгөр хүм болохоор мэдж чадсангүй уушлаарай гэсээр ирнэ. Тэгсэн бүтэн 2 жил онц Нескос ирсэн байдیں۔ Рокутакиш Танжирог амьдарч ирсэн байрлаа бүгд үйлдэн төвлөлтөн. Нөө түрүүний гартаж төрч ингийн чөтгөрөөр хувьсан чөтгөрөөсөн да. Тэгэхээр ер нь бол олон хүн үзсэн чөтгөрүүд би янз бүрийн мутацид орлох хувьсан чөтгөрөлдөг. Бас бүр олон хүн үзсэн хүчтэй чөтгөрүүд нь блүүд демон арт буюу цус чөтгөрийн арга ойлсол урлагч гэх юм уу. Тиймэрхүү арга ашигладаг гэдэг юм жаа. Тэгэж угаасаа энэ юм хань явцмал чөтгөрүүд нь хүчтэй болно. Тийм болохоор цус чөтгөрийн арга гэж яг юу болох талаар яванда гарч болохоор одоохондоо тайлбарлал үлдээе. Амс Рокутаки багш Неско босож чөтгөрүүд хүний хаддаг болохоор унтаж ирч хүчтэй нөхөж байгаа гэж таамаглаж байгаа юм билээ. 15 өдрийн дараа Хаганы Зука гэх тархан Танжирогийн сэлмийг авчирч өглөө. Ороод ЦО гэдэг ахтал сэлмээ танилцуулга гадаа суугаад байх. Чөтгөрийг алах 2 л арга байдаг гэсэн дээ. Нарны гэрэл болон жижигрийн сэлэм. Яагаад ч жижигрийн сэлэм чөтгөрийг алж чадаад байдаг гэхээр жижигрийн сэлмийн өдрийг нартай хамгийн их хуулнаас авдаг. Нэрийн дархан Кёто гэх багтай бас Танжирог харснаа чи гэрлийн хүүдтэй гэдэг тий. Танжирогч үгүй би Танжиро Ки хоёрын хүү л гэж авчина. Гэрлийн үүдэн нугасаа шууд тарвш арай өөр торлсон. Ер нь бол түлээч айл Танжиро шуглаанууд төстэй хөвтөрөл амар гац авшин гэж үздэг юм лээ. Тэгснэ чиний сэлэм яг ч асуулаа болно би мэдээд байна л гэдэг. Юу улаа сэлэм бэ гэсэн. Жичрийн сэлмиг өөрөөр өнгөө өөрчлөлтөд катаначдаг. Эдэмшигчээс шалтгаалж өнгөө өөрчлөлт болохоор тэр. За тэгэл сэлмээ суусан. Юу ч асуулаа тас оролцдیں۔ Хаганы Зука бүр боож хүлээ. Улаан сэлмэл харах байсан. Очиж ачхаар ахтай яах вэ гэж Танжиро бүр боогоод. Хар сэлэм тийм үү юм өгсөн. Амар ховронг. Хар сэлэмтэй хүн урт насалтайгүй бас өлөггүй сэлэмчин байдаг гэсэн сүрц хоёроо бараг л байдаггүй байх. За тэгээд ташгүнийг Танжиро Хаганы Зука далуулахаас өмнө хэрэг нэрээ даалгавар өглөө. Түрүүн харилцаа холбоо тогтооход ашигладаг касуга хэрэг өгсөн да. Зур тагтаа шиг хөл мөлөндөн цахаа зүгөөд явуулт юм гэсэн. Шаал үр. Нөгөө касуга хэрэг нэрээ дундын. Түрүүний хэрэгтэй яриадсан хүн ер нь бол төрийн ангуч ертөнцид хачин юм биш л байсан юм. Камадо Танжиро, жирээ уцтай. Боксээ но мачи мукай. そこでは少女が消えている
鬼狩りとしての最初の仕事である。最初の仕事。春日井ガラス、皆さんにご挨拶だ。お前に指図される言われはない。もうここで大正こそこそ噂話。それより次の任務だ、早くしろ。わかったよ。次回第6話、鬼を連れた剣士。お前ら来週も見ないと。続きますぞ。おい、